Сайн байцгаана уу? Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээний видео хичээлийг цуврал байдлаар хүргэж байна. Хичээлийн сэдвүүдийг MOESPRESS намын дэлгүүрт худалдаач буй олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ номоос дэлгэрүүлж үзэх боломжтой. Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ хичээлээр эдгээр шинжилгээ болон олон хэмжээст хэвийн тархалт копула зэрэг сэдв үүснэ. Мөн энд авч үзэх шинжилгээ, шинжүүр, статистик зэргийг бодит өгөгдөл дээр хэрэглэж үзүүлэх зэргээр практикт ойртуулах болно. Бас мэдээж онлын үндэслэл, гаргалгаа, баталгаа зэргийг нь ч авч үзэх болно. Хичээлийн бас нэг онцлог гэвэл өгөгдөл дээр ажиллахдаа R програм ашиглана. Өөрөөр хэлбэл олон хэмжээст өгөгдөл дээрх шинжилгээг R програм ашиглаж хэрхэн хийхийг авч үзнэ. Тус хичээлээр үзэх шинжилгээнүүдийн тусламжтай дараах асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Үүнд үзэгдэл процесс нөлөөлөх хүчин зүйлсийг олж илрүүлэх, объектуудыг ангилах, ялгаатай байдлыг олж тогтоох, хувьсагчдыг ангилах, хувьсагчдын холбоо хамаарлыг хэмжих, задлан шинжлэх, хувьсагчдын холбоо хамаарлын зүй тогтлыг тогтоох, сансрын хувьсагчдын хамтын тархалтыг олж тогтоох зэрэг багтана. Гол хэсгийн шинжилгээгээр олон ширхэг сансрын хувьсагч угтаа хичнээн хүчин зүйлээс хамаарч байгааг олж тогтоох, олон хувьсагчийг цөөн хувьсагчаар илэрхийлэх буюу хэмжээс бууруулах, олон хувьсагчдаас нөлөө ихтэй цөөн хэдийг нь олох зэрэгт туц шинжилгээг ашигладаг. Энд векторын баруун дээд талд буй том Т үсгээр хөрвүүлэх үйлдэлийг тэмдэглэнэ. Тэнхүү хэмжээс бууруулахдаа өгөгдөл буюу мэдээллийг хамгийн сайн хадгалж чадах хувьсагч олохыг зорддог. Үүнийг шинэ ба хуучин хувьсагчдын ковариц матрицын тодорхойлогч буюу өргөтгсөн дисперс ойролцоо байна гэж томьёолов. Чухам эндээс шинэ сансруу векторын хэмжээс багадаа хэд байхыг олж тогтоож болно. Мөн энд шинээр олдох Y1 гэх мэтлэн YK хувьсагчид буюу гол хэсгүүд нь хамааралгүй байна. Бас эхний гол хэсэг удаах гол хэсгүүдээс илүү ач холбогдолтой буюу илүү их дисперстэй байдаг. Ширхэг сансруу хувьсагчдад хамааралгүй бөгөөд адил тэгш ирэх бүхий яг К ширхэг хүчин зүйл нөлөөлдөг гэж үзсэн үед тэрхүү хүчин зүйлс буюу факторуудыг олох, бас факторуудад аль хувьсагчид ямар нөлөөтэйг олох зэрэгт факторын шинжилгээг ашигладаг. Энэ факторуудыг анхнаасаа хамааралгүй буюу бие даасан бас тэг дундчтай ижлэгэн дисперстэй гэж үздэг. Кластерын шинжилгээг хувьсагчид эсвэл объектуудын адил төст болон ялгаатай байдлыг олж илрүүлэх, хичнээн ангид хувааж болохыг тогтоох, эсвэл өгсөн тооны ангид хэрхэн хойрлохыг тогтоох зэрэгт ашигладаг. Зураг дээр кластерын шинжилгээний шатлах алгоритмаар олдсон үр дүнг харуулдаг дендрограмм гэдэг диаграммыг харууллаа. Эндээс C болон D объектууд бусдаасаа илүү төсөөтэй гэж дүгнэнэ. Энэхүү ямар объектууд төсөөтэй эсвэл эсэргээр ялгаатай болохыг энэхүү холболтууд түүнд харгалзах кластер хоорондын зайн утга дээр үндэслэн тогтоодог. Сансруу векторын өөр бүлгүүдийн зааг ялгаа, хил хязгаарыг олж тогтооход энэхүү шинжилгээг ашигладаг. Энэ шинжилгээг объект бүр чухам аль бүлэгт харьяалагдахыг нэг нэмгүй мэдэж байгаа үед л хийх боломжтой. Ингээд дискриминантын шинжилгээгээр тэрхүү бүлгүүдийг чухам хаагур тусгаарлахыг олно. Бүлгүүдийг тусгаарлах шугам, шулуун эсвэл өөр ямар хэлбэртэй байх нь бүлгүүдийн ковариц адил эсвэл ялгаатай байхаас хамаардаг. Бүлгүүдийн хил хязгаар буюу тусгаарлах шугамыг олж мэдснээр шинээр гарч ирэх объектыг чухам аль бүлэгт харьяалагдахыг урьдчилан тогтоох боломж нээгдэнэ. Их хэмжээс докторгуудах цэгүүдийг бага хэмжээс докторгууд буулгах буюу проекцлох, зай матрицаас цэгүүдийн координатыг сэргээн олох зэрэгт энэхүү шинжилгээг ашигладаг. Конжойнт шинжилгээг маркетингийн судалгаанд өргөн ашигладаг. Эндээс гарах үр дүнг бүтээгдэхүүн үйлчилгээний янз бүрийн хувилбаруудаас оновчтойг нь сонгоход ашигладаг. Бүснэгт дээр бүтээгдэхүүн үйлчилгээний 6 өөр хувилбарын хэрэглэгчийн таашаалд нийцэх байдлыг эренб дараа буюу ранг байдлаар олж мэдснээр цааш үргэлжлүүлэн шинжилж илүү наривчлалтай оноо гаргасныг харууллаа. Өмнө үтсэн корреляцийн коэффициентуудаа эргэн сануул скалар 2 хувьсагч хоорондын хамаарал, бас нэг хувьсагч ба олон хувьсагч хоорондын хамаарлыг л авч үзэж байсан. Харин олон хувьсагч ба олон хувьсагч хоорондын холбоо хамаарлыг каноник корреляцийн тусламжтай хэмждэг. Чанарын хувьсагчдын уяадаа холбоог тэдгээрийн анги буюу утгуудын түвшинд задлан шинжилгээд тус шинжилгээг ашигладаг. Энэхүү шинжилгээг чанарын өгөгдлийн хамтын давтамжийн хүснэгтдээр тулгуурлаж хийдэг. Мөн энэ шинжилгээ нь чанарын хувьсагчдын хамааралгүй хэсэг тухай таамаглаж шалгахад ашигладаг хий квадрат шинжүүрийн статистиктай нягт уялддаг. Тус шинжүүр сансрын хувьсагчдыг хамааралтай эсвэл хамааралгүй гэсэн хоёрхан хариултын нэгийг л өгдөг байхад энэхүү шинжилгээнд чанарын хувьсагчдын холбоо хамаарлыг түүний ангиуд буюу утгуудын хувьд нэгд нэггүй авч үздэг. Тус хичээлийг амжилттай судлахад энд дурдсан мэдлэг чадвар зайлшгүй шаардлагатай. Иймд зарим тодорхойлолт ойлголтыг сэргээн сануулъя. Энэхүү слайд дээр квадрат буюу
мөр болон багны тоон тэнцүү байх матрицын хувийн утга болон түүнд харгалзах хувийн векторын тодорхойлолт байна. Мөн R програм дээр матрицын хувийн утга болон хувийн вектор олох байдлыг харууллаа. P хэмжээс сансрын вектор авч үзье. Энд x векторын компонент болох x1 гэх мэтлэн x байна. Бүгдээрээ сансрын хувьсгч юм. Сансрын векторын хувьд өөрөөр хэлбэл x1 гэх мэтлэн xb сансрын хувьсгчдын хамтын тархалтын функц болон нэгтийн функцийг энд харуулсан байдлаар нэг хэмжээст тархалтын шууд өргөтгөл байдлаар тодорхойлдог. Сансрын векторын хэмжээс p бол түүнд харгалзах тархалтын функц болон нэгтийн функц мөн адил p ширхэг аргументтай байна. Хамтын тархалтын функцийг сансрын хувьсгч тус бүрдээ харгалзах аргументаас нэг зэрэг бага байх магадлалаар тодорхойлдог. Харин хамтын нэгтийн тодорхойлолтын интегралууд мэдээж p давхар интеграл байна. Сансрын векторын зарим хувьсгчийн тархалтыг түүний тухайн тархалт гэдэг. Энд p хэмжээст сансрын векторын эхний k ширхэг хувьсгчийн тухайн тархалтын функц болон тухайн нэгтийн функц олох томьёо харагдаж байна. Тухайн нэгтийн томьёог ерөнхий тохиолдолд давхар интеграл гэж ойлгоно. X сансрын вектор дахь зарим сансрын хувьсгчдаас тогтох x1 дид векторын утга бэхлэгдсэн байг. Тэгвэл энэхүү нөхцөлд бусад сансрын хувьсгчдын тархалтыг авч үзэхийг нөхцөл тархалт гэдэг. Эхний тодорхойлолт дээр нөхцөлт нэгт олох томьёо харагдаж байна. Хэрэв нөхцөлт нэгт ба тухайн нэгт хоёр адил, өөрөөр хэлбэл x1 сансрын векторын нөхцөл дэх x2 сансрын векторын тархалт нь x2 сансрын векторын тухайн тархалттай адил бол x2 хувьсгчийг x1 хувьсгчаас хамааралгүй гэдэг. Сансрын векторын математик дунджийг түүний компонент болох сансрын хувьсгч тус бүрийн математик дунджуудаас тогтох вектор байдлаар тодорхойлдог. Сансрын векторын математик дунджийн хувьд эдгээр чанарууд биелдэг. Сансрын хувьсгчийн хязгаалтын хэмжээс болох дисперсийн олон хэмжээс тохиолдох өргөтгөл нь ковариацийн матриц юм. Нэг сансрын векторын ковариацийн матрицыг түүний компонентуудын бүх хост харгалзах ковариацуудаар зохиодог. Энэ тохиолдолд ковариацийн матрицын гол дигнал дээр сансрын вектор дэх хувьсгчдын дисперсүүд байрлана. Харин гол дигналын хоёр талд өөр хувьсгчдын ковариац байрлана. Бас ковариацийн коэффициентийн хувьд байр солих чанар биелдэгт бол ковариацийн матриц тэгшимтэй байна. Хоёр сансрын векторын ковариацийн матрицыг энд үзүүлсэн байдлаар авдаг. Хоёр сансрын векторын ковариацийн матрицын хувьд энд буйх хоёр чанар хүчинтэй. Эхний чанар ковариацийн матрицын тодорхойлолтоос шууд мөрдөн гарна. Харин хоёр дахь чанарын хувьд математик дунджийн чанар ашиглан баталж болно. R програмд матриц, data frame болон table байдлаар байгаа хүснэгт хэлбэртэй олон хэмжээст өгөгдлийн хувьд хувьсгч бүрийн дунджийг columns, харин ковариацийн матрицыг cov функцийн тусламжтай олдог.